Дэлхийн аврах шалралт тэмцээний тоймыг хүргэж байна. Өмнөд Солонгос болон Чехийн тоглолт. За нийтдээ тоглолт 3 улаан утастай ширүү ихэлсэн бол 2 дахь тоглолт 3 гоолтой Азийн төлөөлөл маань сайн тоглосон. Эхний 2 баг хүч тэнцүү нэлээд зуурсан тоглолт гарсан. Аль аль нь гол алдахаас имиж сайн хамгаалсан. Тэгвэл 2 дугаар удалгүй хажуугаас шийдсэн бөмбөгийг тэнгэрээс дэш 3 м үсрээд Владислав Крейч мөргөж гоолцсон. Чех булан авч чадахгүй бол Владимир Цофал шидээд л байхад гоолдод байхаар сайхан нуруу туруутай баг юм аа. Даанч тэдний эсрэг Азийн бар Солонгос учир аргыг нолоод хариуг нь барьсан. Урд нь довтлохоор хагас хамгаалагч Фейнордын Хуан Имбом суларч гараад Чехийн хамгаалагч хаалгач бүгдийн нам дараад голтлоо. Хууртагдсан Чехийн хэд гулгаж явсаар цэнгэлтгэхээс гарсан сурагтай. Нэгэд ирчийг авсан Солонгос дайрсаар удалгүй 80 дахь минутан дээр төвөөс уралдуулсан бөмбөгийг баруун зүгээрээр эхний гоолын эзэн Хуан Имбом аваад төв рүү суулгаж өгөхөд 25 настай царай зүс нуруу туруутай Oh Hyun-gyu голдож тэргүүлэг гарт авсан. Тоглолтын төгсөлд нөгөө Цофал хүчтэй шидээд Солонгосын 16 дотор бужигнаанаас гинт Чех довтлоход хаалгач Ким Син-гю матрас кино шиг л унанга хаалаа. Бурхан минь гэж дэлхийн аварга тоглолт болгон ингэж явбал үзэгч бидний зүрх дийлэх юм уу да. Цаанч Солонгос шигшээ бага дэмж үзгээд цалинтай чөлөө өгөөд бүр ажил дээрээ үзвэл шарсан дахин өгч байгаа сурагтай. Өнөөдөр Солонгос улс нийтээр ууж итгэх хорихгүй би гарганд гарах баха.